Өдрийн мэнд дурсамж таараатай. За энэ удаагийн дугаар маань маш юм спешиал дугаар байгаа. Би та бүхэндээ төрсөн өдрөөрөө ямар төрлийн уншлага хийж өгвөл илүү дээр бол гэж бодож байгаад 2026 оны ерөнхий төлөв байдлын уншлагыг хийж өгөхөр болсон. За тэгээд би нийт 3 групп та бүхэндээ сонголтоор бэлдсэн байгаа. 1-р групп, 2-р групп, 3-р групп. За тэгээд энэ удаагийн уншлага маань болохоор нийт 4 төрлийн асуулттай байгаа. За 2026 оны хувь хүний өсөлт хөгжил буюу арай ийм сэтгэл зүйн талаас нь ер нь ямар хөө байх вэ гэдэг нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт маань болохоор ажил санхүү орлого буюу 2026 оныхоо ололт амжилт нь ер нь бол юу байх вэ гэдэг асуулт байгаа. За гурав дахь асуулт маань болохоор хайр дурлал буюу хостой болон хосгүй хүмүүсийн маань хоёр төрлийн уншлага. За тэгээд дөрөв дахь асуулт нь 2026 онд тохиолдож болох гинтийн сайхан зүйл гэсэн ийм 4 асуултыг бол та бүхэндээ бэлдсэн байгаа. За одоо бүгдээрээ групп сонголт руу орцгоё. Өөрт хамгийн их татагч өдөрсөө сонгоод тухайн группийнхаа уншлагыг хүлээн авцгаасаарай. Нэгдүгээр группийн уншлага ихэд бэлэн болсон байна. За би уншлага руугаа орохоос өмнө та бүгдийн сонгосон энэ стикерийн бас утгыг тайлбарлаж өгье гэж бодлоо. За энэ стикер маань болохоор цэнхэр өнгийн стикер байгаа. За тэгэхээр цэнхэр өнгийн чулуу гэдэг зүйл маань болохоор итгэл найдвар гэдэг зүйл сэргэх. За дотоод амар амгалан сэтгэлийн нэг юм тайвшрал гэдэг ийм утгатай стикер та бүхэн маань бол сонгосон бахны. Тэгэхээр 2026 онд та бүхэн маань яхаарахгүй дотоод амар амгалан, дотоод итгэл найдвар гэдэг зүйлийг сэргээхээр бол харагдаж байна. За тэгэнгүүт доотлих нь суур болсон рокл хөдрөө нээж харах юм бол бас цэнхэр өнгөтэй байна. За тэгээд харанхуйн дах гайхамшиг гэдэг утгатай хөдөр бол гарч ирсэн байна. За энэ хөдрөө ингээд харах юм бол ерөөдөө амьдралын харанхуй хамгийн харанхуй үеэр хүн яг ганцаараа мэт санагддаг. Гэхдээ өөрийнхөө гэрэлтэй үнэн чивээрээ байж чадвал таны төсөөлж байгаагүй гайхамшиг бол танд ирнэ. За тэгээд харанхуй бол таны гэрлээ тодруулах орон зай юм гэсэн ийм утгатай хөдөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр хоёр хөдөр маань бол хоёулаа яг л нэг утгатай юм шиг ийм хоёр хөдөр бол гарч ирсэн байна. Хоёулаа цэнхэр өнгөтэй. Тэгэхээр итгэл найдвар. За дээрэс нь яг нэг юм хүнд хэцүү үеуд ч гэсэн өөрийнхөө дотоод гэрлийг асаах хэрэгтэй. Өөртөө итгэл найдвар гэдэг зүйлийг өгөх хэрэгтэй. Өөртөө үнэнч байх хэрэгтэй гэсэн ийм утгатай хөдөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр яхааргүй 2026 онд та бүхэн маань яг нэг юм харанхуй үеэсээ гэрэлтэж гарч ирэх, өөртөө итгэлтэй байдал нэмэгдэх, за илүү нэг юм өөртөө зөөлөн хандах ийм жил бол байхаар харагдаж байна. За одоо болохоор бүгдээрээ та төзрийнхаа мэрэг рүү орцгоё. За хамгийн ихний асуулт буюу хувь хүний өсөлт хөгжил сэтгэл зүйн талаасаа гэсэн асуулт байсан. За энэ дээр маань болохоор 8-ын зоос, 6-гийн аяга, за дээрээс нь нарны хөдөр маань гарч ирсэн. Тэгэхээр яг энэ 3 хөдрөө ингээ харахаар яг нэг юм түүх өгүүлсэн 3 хөдөр бол харагдаж байна. Тэгэхээр 2026 онд та бүхэн маань яг юм алхамаар өөрийгөө хөгжүүлсэн илүү нэг юм төвчээртэйгээр өөрийгөө хөгжүүлж төвчээртэйгээр урагшлах тал дээр илүү анхаарсан жил бол байхаар харагдаж байна. Тэгэхээр магадгүй 2026 онд та бүхэн маань яхаарахгүй нэг шатаар сэтгэл зүйн маань бол маш юм дээртгэхэр бол харагдаж байна. Яг тэгэнгүүт энэний араас 6-гийн аяга маань болохоор та бүхэн маань яхаарахгүй өдрөөр урагшилсан өдөр өөртөө төвчээртэй хандсны дараа 6-гийн аяга буюу та бүгдийн маань хувьд өнгөрсөндөө эвлэрэх. За өнгөрсөндөө сөрөх дурсамжуудаа мартах өнгөрсөнд нь үлдээх. За илүү нэг юм сайхан дурсамжуудаасаа урам авах. Бага насны мөрөөдөл бас дахин сэргэх гэсэн ийм утгатай хөдөр бол гарч ирсэн байна. За яг тэрний дараа нарны хөдөр гарч ирсэн. За тэгэхээр та бүхэн маань яхаарахгүй 26 онд нэг шатаар урагшилсан сэтгэл зүйн тал дээр. За дээрэс нь өнгөрсөн үеийн хар бараан дурсамжуудаа үлдээх, мартах, уучлах. За илүү гэгээлэг дурсамжуудаасаа болохоор урам авсан. За яг тэрний дараа нарны хөдөр буюу яг энэ охин шиг илүү гэрэлтэй, илүү ийм эерэг энергитэй, ийм эрх чөлөөтэй зураглалтай болохоор харагдаж байна. Энэ зураг маань ч гэсэн яг нэг юм эрх чөлөөтэй үсээ задгаа тавьсан, за салхийг мэдэрсэн, за гараа
хагас атгсан маш юм дотоод хүчтэй. За дээрэс нь маш юм гайхалтай замуудаар те урагшлах ийм ирээдүрөө урагшилж байгаа гэсэн зургалтай хөзөрөл гарч ирсэн байна. Тэгэхээр та бүгдийн маань хувьд бол 2026 он бол өөрийгөө хайрлсан. За дээрэс нь өнгөрснөө ийм илүү нэг юм уужуу тайван байдлаар харсан, уучлсан тий. За дээрэс нь өдөр бүр шинэ алхмуудыг хийсэн, өөртөө сэтгэл зүйн тал дээр урагшлах ийм эрч хүчийг өгсөн ийм гайхалтай жил бол харагдаж байна. Маш ийм эерэг, гэрэлтэй. За дээрэс нь амьдралынхаа сайхан мөчүүдийг мэдэрч чадсан, өөрийгөө илүү тодорхой ойлгосон. За ийм жил бол байхаар харагдаж байна. За одоо бүгдээрээ хоёр дахь асуулт буюу за ажлын ололт амжилт гэсэн ийм асуулт байгаа. За ажлын ололт амжилтын маань хөзөр болохоор за 9-ийн сэлэм доошоо харж гарч ирээд за хатны сэлэм за дээрээс нь мөн хөзөр маань бол доошоо харж гарч ирсэн байна. Тэгэхээр ингээ харахаар ажил төрлийн тал дээр болохоор та бүхэн маань арай илүү нэг юм зарчимч байхаар харагдаж байна. Хатны сэлэм гарч ирсэн гэхлээр ажлын тал дээр те илүү ухаалаг байх, илүү шийдэмгий болох, илүү нэг юм зоригтой шулуун алхмуудыг хийхээр бол харагдаж байна. Тэгэхээр яхаарахгүй 2026 он та бүхэн маань шулуун, зоригтой болно, хин нэгэнд ашиглуулахгүй те ийм хохирохгүй гэсэн ийм утгатай хөзөр бол гарсан байна. Илүү нэм шийдэмгий болохоор. За тэгэнгүүт хамгийн ихний хөзөр буюу 9-ийн сэлэм маань доошоо харж гарч ирсэн. Тэгэхээр магадгүй ажлын тал дээр өмнө нь стресстэй байсан, айдастай байсан. За эсвэл нэг юм буруу сөрөг одоо ийм стресс буруу бодолч гэдэг юм уу те иймэрхүү зүйлүүд байдаг байсан бол энэ зүйл маань аажмаар бол 2026 онд бол багасгаар харагдаж байна. Та бүхэн маань өмнөх ажилласаа авдаг байсан стресс, ядаргаа те за нэг юм сэтгэл зүйн дарамт гэдэг юм ийм зүйлээсээ бол багаар салж чадна. За яг тэрний дараачаас илүү ухаалаг, илүү юм шийдэмгий зоригтойгоор буцаж ирэхээр бол харагдаж байна. За тэгэнгүүт гол аркан буюу мөн хөзөр маань болохоор доошоо харж гарч ирсэн байна. Тэгэхээр таны магадгүй ажлын тал дээр ийм эргэлзээтэй байсан, за тодорхойгүй байсан байдал бол арилгаар харагдаж байна. Тэгэхээр магадгүй нэг юм санхүүгийн асуудал, нэг юм ойлгомжгүй, баг зэргийн алдагдaltaй ч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлүүд байсан бол 2026 онд бол хангалттай цэгцэрхээр бол харагдаж байна. Тэгэхээр энэ гурван хөдрөө бол санхүүгийн тал дээр ингээд харах юм бол ажил дээр үнэн бодит байдлаар хандах, илүү ухаалаг шийдвэр гаргах. За яг энэний дараа санхүүгийн тал дээр те илүү нэг юм боломжууд бас орж ирэхээр бол харагдаж байна. За дээрэс нь магадгүй ажилтай холбоотой маш их юм стресс бол хангалттай багасгаар бол харагдаж байна. За тэгэхээр ер нь бол 2026 оны маань ажил санхүүгийн тал дээр ололт амжилт нь бол өмнөх стрессээсээ салах, за өмнөх сэтгэл зүйн дарамтнаасаа салах, за дээрэс нь илүү зоригтой алхмуудыг хийж эхлэх, илүү зөв сонголтуудыг, зөв одоо шийдвэрүүдийг гаргаж чадна гэсэн ийм гайхалтай хөзөр гарч ирсэн. За дээрээс нь мөн хөзөр маань доошоо гарч ирснээр ажилтай холбоотой эргэлзээтэй тодорхойгүй зүйлүүд маань бол ээлж дараалттай тодорхой болж ирэх. За энийгээ дагаад танд бол санхүүгийн шинэ боломжуудыг шинэ хөөсрүүд бол гарч ирэхээр бол харагдаж байна. За 3 дахь асуулт буюу за хайр дурлалын асуулт байсан. За хайр дурлалын асуултаа болохоор би хостой болон хосгүй гэсэн хоёр одоо асуултаар бэлдсэн байгаа. За эхлээд бүгдээрээ хостой хүмүүсийнхаа 3 хөзрийг бол харъя. За 3-ын аяга, 10-ын аяга, 8-ын аяга гарч ирсэн байна. За ингээ харахаар гурлаа аягны хөзөр гарч ирсэн. Тэгэхээр ерөөхдөө гэр бүлтэй за хостой хүмүүсийн маань хувьд бол хайр дурлал бол маш юм сэтгэл мэдрэмж гэдэг суурьтай бол байхаар харагдаж байна. Ажил дээр арай илүү логик ухаантай байсан бол хайр сэтгэлийн тал дээр илүү мэдрэмж гэдэг зүйл дээр фокуслсан жил бол байхаар харагдаж байна. За тэгэнгүүт за 3 аяганаас эхлэх юм бол ерөөхдөө та бүхэн маань хостойгоо маш юм найз шиг нөхөрлсөн, за хамтдаа баяр тэмдэглэх, за дээрээс нь аялал, амжилт, за нэг зорилго. За магадгүй та бүгдийн маань зорилго хамтдаа биелэх те тэрийгэ тэмдэглэх ийм процесс бас 2026 онд бол явж магадгүй харагдаад байна. За дээрээс нь хостойгоо илүү гүн гүнгийн найз шиг те ийм дотн яриа өрнүүлэх, ийм дотн мэдрэмжтэй байхаар харагдаж байна. За тэгэнгүүт 2 дахь хөзөр маань болохоор 10 аяга гарч ирсэн. За би бол 10 аягт бол маш дуртай. За яа тэгэхээр хосын холбоон дээр маш юм дулаан мэдрэмжийг, эв нэгдлийг, найрамдлыг, за дээрээс нь итгэл найдвар гэдэг зүйл өссөн ийм одоо
утгатай хөзөр бол байдаг. Тэгэхээр магадгүй хосын харилцаан дээр маань үр хүүхэд гэдэг зүйл гарч ирэх. За гэр бүл гэдэг зүйлээс авах сэтгэл мэдрэмж гэдэг зүйл маань бол өндөр сүх те гэр бүлийн энерги маш юм зөөлөн арга барил руу зөөлөн чиглэлтэй халуун дулаан дотн мэдрэмжтэй бол байхаар харагдаж байна 2026 он маань бол тэгэхээр магадгүй одоо үерхэж байгаа бол 2026 онд гэр бүл болох за хүүхэдтэй болох те гэр бүлийн нэг юм энерги давмгаалахаар бол харагдаа те. За тэгэнгүүт 3 дахь өдөр маань болохоор 8 гарч ирсэн. За тэгэхээр ерөөхдөө та хоёрын маань нэг юм өнгөрсөн жилд авсан нэг юм хуучин харилцааны нэг юм асуудал, за гомдол, за нэг юм хит нэг юм хамааралтай байдал ч гэдэм үү те. Ерөөхдөө иймэрхүү нэг юм токсик гэх юм уу иймэрхүү байдал маань алга болох. Энийг орхиж гарч чадах хуучин асуудлуудаасаа та бүхэн маань бол салж чадхаар харагдаж байна. Тэгэхээр өмнөх нэг юм асуудалтай, за магадгүй гомдолтой, тэ хоорондоо баг зэргийн ойлгомжгүй ч гэдэм үү иймэрхүү харилцаа бол энэ харилцаанаасаа та бүхэн маань бол гарч чадаад за яг л энэ 10-ын аяг руу бол очихоор харагдаж байна. Тэгэхээр яхаарахгүй найз нөхдөс ихэлсэн харилцаа маань илүү дотн те ийм мэдрэмжтэй. За дээрэс нь дундаа баг зэргийн нэг юм үйл ойлголцолтой нэг юм гомдол цөхрөлтэй байсан бол энэ зүйл рүүгээ хит их фокуслах биш ирээдүрөө илүү одоо чиглэсэн алхмуудыг хийхээр харагдаж байна 2026 онд. Тэгэхээр яхаарахгүй хостой хүмүүсийн маань харилцаа илүү хайр дурлал гэдэг зүйл маань илүү нэг юм өсөлттэй. За дээрэс нь хоёулаа нэг юм өөрчлөлт хийх хүсэл эрмэлзэлтэй болж эхлэх нэг зорилготой болох те яг энэ харилцаанаасаа илүү нэг юм сэтгэл ханамжийг мэдрэхээр бол харагдаж байна. За хосгүй ганц бие хүмүүсийн маань 2026 он ямархуу байх вэ? За дээрээс нь шинэ хүн гарах, шинэ учрал ер нь ямархуу байх вэ гэдэг асуулт байсан. За энэ асуултан дээр маань болохоор 2-ын сава, фүүл, за дээрээс нь хань аяг мандгаш харж ирсэн байна. Тэгэхээр 2-ын саваа маань болохоор яхаарахгүй ийм шин сонголт, шин боломж, шин хайр бол гарч ирэхээр харагдаж байна. За гэхдээ энэ бол одоо шинээр гарч ирэх хүн маань за магадгүй энэ глобус бас барьсан байгаа ийм зургалтай. Тэгэхээр нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань зарим нэг нь гадагшаа явах, гадагшаа сурахаар, ажиллахаар те явахаар бэлдэж байгаа бол яг тэр улсаасаа тийм хүн болох. Яг нэг юм шин одоо улсад те шин ирээдүй за илүү нэг юм өөр хотоос тийм хүнтэй уулзч болцсохгүй гэсэн ийм мессеж бол надад орж ирж байна. За хэрвээ яг энэчнээ байгаа хүмүүст гадагшаа явахааргүй те ийм байгаа хүмүүс маань болохоор яг юм ирээдүйтэй холбоотой сонголт шийдвэр гаргах үедээ энэ хүнтэй бол таархаар харагдаж байна. За магадгүй шинэ зүйл сурахаар одоо сургалтанд суух. За магадгүй ажлаа солих ч гэдэм үү те ийм сонголтын үе дээрээ ерөөхдөө энэ хүнтэй бол таархаар харагдаж байна. За тэнгүүд 2 дахь өдөр маань болохоор мөнхөгийн өдөр гарч ирсэн. Тэгэхээр энэ өдөр болохоор яхаарахгүй 2026 онд ийм гинтийн хайр, гинтийн нэг юм учрал бол гарч ирэхийг бол харуулж байна. Илүү нэг юм хөнгөн, илүү нэг юм хөгжилтэй энергитэй. За дээрэс нэг юм урьдчилсан одоо таамаглахын аргагүй байх үедээ гэх юм уу. За би өнөөдөр тийм хүнтэй танилцсан гэж бодох биш. Ийм санамсаргүй тохиолдолд ерөөхдөө тэр хүнтэй ийм хөнгөн одоо хайр бас ирэхээр бол харагдаж байна. За тэгэнгүүт хань аяг мандаш харж ирсэн. Тэгэхээр ерөөхдөө нэг юм сэтгэл хөдлөлөө жоохон барьж чадахгүй, за магадгүй тогтургүй байх утгатай ийм хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр баг зэргийн яг энэ хүн дээрээ анхаарах юм бол энэ хүн маань гинт гарч ирснэ, гинт алга болдог ч гэдэм үү те. Өглөө нь айгуу сайхан аштайсан, оройн гинт жоо хөт өндөө болдог ч гэдэм үү. Баг зэргийн нэг юм сэтгэл зүйн тал дээр жоох асуудалтай хүн бас гарч ирж магадгүй гэсэн утгатай ийм хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр яхаарахгүй 2026 оны богино уншлага дээр маань бол гарч ирсэн хүн бол маш юм хөнгөн энергитэй нэг юм хит ирээдүй харахааргүй ч гэх юм уу. Ерөөдөө нэг ийм харилцаа маш ойролцоо 2026 оны ихэнх үед бол гарч ирэхээр бол харагдаад байна. Тэгэхээр харах юм бол яхааргүй 2026 оны ихэнх үед бол хайр гэдэг зүйл бол ирнэ. Гэхдээ жоохон нэг юм докторийн тал дээр баг зэргийн асуудалтай. За дээрэс нь магадгүй энэ талаараа сайн талаараа харах юм бол хит танаас хамааралтай болохгүй. Хит тантай зууралдаад байдаг төрлийн биш те. Таны эрхчлөлөөг бас хордоггүй тэ ингээд нэг таны эрхчлөөнд хийх одоо
орж ирээд байдаггүй, халдаад байдаггүй төрлийн ийм одоо нэг юм чөлөөт одоо харилцаач гэдэг юм уу? Ийм эрхтэй энергитэй хүн бол гарч ирэх магадaltaй гэсэн хөдрүүд бол гарч ирсэн байна. За сүүлийн асуулт буюу 2026 онд гарч ирэх танд тохиолдох гинтийн сайхан зүйл нь юу вэ гэдэг асуулт байсан. За мөн өдөр маань доошоо гарч ирсэн байна. За 4 саваа. За дээрээс нь 8 гэсэн. За ерөөдөө маш бас ийм ойлгомжтой хөзрүүд бол гарч ирсэн байна. Ингээ хөзрүүдээ хараад байх юм бол network group-ыг сонгосон хүмүүс айгүй юм шулуун, шудраг хэлийг гэснээ хэлждэг ч гэдэм юм ойлгомжтой төрлийн хүмүүс бас сонгосон байх магадлал айгүй өндөр юм байна. Хөзрүүд нь айгүй юм ойлгомжтой гэх юм уу? За тэгэхээр мөн өдөр маань бол доошоо гарч ирсэн байна. Хоёр дахь удаага ажлын тал дээр бас гарч ирсэн байсан. Тэгэхээр мөн өдөр бол яхаа аргагүй таны амьдрал дээр нэг юм тодорхойгүй байдал бол арилна. За дээрээс нь магадгүй үнэн бодит байдал илүү зөнхөлхөөр харагдаж байна. Магадгүй урт хугацаанд нэг юм бүтэхгүй байгаад байсан. Таныг нэг юм хоошин татаад байсан зүйл бас бүтэх магадлал айгүй өндөр бол харагдаад байна. Тэгэхээр магадгүй ямар нэгэн ажил ч гэдэм үү ажилтай холбоотой мөн өдөр маань гарсан учраас таны нэг юм ажил одоо орж чаддгүй газар за эсвэл бүтгээд хөөцөлдөд тахад бүтэж өгдөггүй тэр зүйл бол 2026 онд бол бүтгээр бол харагдаж байна. Маш гайхалтай өдөр. За тэгэнгүүт хоёр дахь өдөр маань болохоор 4 саваа маань гарч ирсэн. Тэгэхээр яхаарахгүй гэр бүл, найз нөхөд таны ингээд ойрын одоо хүмүүс бол нэг юм баяр хөөртэй байхаар за гэр бүлтэй хүмүүс маань болохоор гэр бүлээсээ түшиг тулгуур гэдэг мэдрэмжийг авахаар за магадгүй хурим найр за эсвэл шинэ байр, шинэ ажил те нэг юм баяр ёслол гэдэг зүйл нь 2026 онд бол харагдаад байна. Тэгэхээр гэр бүлтэй хүмүүс маань хурим найр хийх, за эсвэл хин нэгний хурим найранд очих, за шинэ байр, за шинэ ажил те нэг юм найз нөхдийн хүрээллээс бас ямар нэгэн юм баяр ёслолд бол оролцох магадлал айгүй өндөртэй харагдаад байна 2026 онд. За 3 дахь өдөр маань болохоор 9 гарч ирсэн. Тэгэхээр яахын аргагүй л таны нэг юм хүссэн зүйл биелэх. За илүү нэг юм амьдралдаа сэтгэл хангалуун болох. За дээрээс нь яахын аргагүй л нэг юм маш их юм гэгээлэг зүйлүүдийг бодож эхлэх, өөрийнхөө амьдралд те яг нэг юм сэтгэл хангалуун байх мэдрэмжийг бол 2026 онд л авахар харагдаж байна. Тэнгүүд мөн болон 9-ийн аяг хоёр маань нийлэхээрээ таны яхаа аргагүй нэг юм удаан хугацаанд хүсэж мөрөөдөж байсан хүсэл бол биелнэ гэсэн утгатай хөзөр бол гарч ирж байна. За магадгүй 4 саваатайгаа нийлүүлэх юм бол хурим найр гэдэг зүйлийг бодож исэн бол гэрлэлт гэдэг зүйлийг те за магадгүй шинэ байрч гэдэг юм иймэрхүү зүйлүүдийг бодож исэн бол энэ 2026 онд бол хангалттай биелэхээр таны хүсэл мөрөөдөл биелэхээр те альва зүйл бүгд ийм тодорхой байдалд одоо орж эхлэхээр сэтгэлд одоо байсан нэг юм том хүсэл биелэхээр сэтгэл ханамж гэдэг зүйл бол маш юм өндөр явагдахаар юм гайхалтай өдрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр network group-ийн маань гарч ирсэн эдгээр бүх өдрүүдээ ингээд харах юм бол 2026 онд бол яахын аргагүй нэг юм магадгүй энэ 2025 он баг зэргийн нэг юм үүлтэй ч гэдэм үү те илүү нэг юм ойлгомжгүй иймэрхүү өнгөрсөн бол 2026 онд л нэг энэ үүлтэй тэнгэрийн маань үүлэн найрлах энэ нар гэдэг зүйл гарч ирэх бүх зүйл юм тодорхой болох гэсэн утгатай хөдрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр сэтгэл зүйн тал дээр бол өөрийнхөө гэрлийг сэргээх нь байна, өөрийгөө илүү хайрлах нь байна те дээрэс нь өнгөрсөн дэх дурсамжуудыг өнгөрсөнд нь үлдээх илүү юм урагшаагаа тэмүүлэх гэсэн итгэл найдвар бол танд гарч ирэхээр харагдаж байна. За ажил санхүүгээр болохоор нэг юм айдас төгшүүр гэдэг зүйл бол арилаад илүү нэг юм ухаалаг шийдвэр илүү нэг юм доктортой байдал эргэж ирэхээр харагдаж байна. За дээрэс нь хостой хүмүүсийн маань харилцаан дээр болохоор илүү нэг юм дулаан уур амьсгал өсөлт тэ да нэг юм хуучин асуудлууд бол одоо мартагдах, орхих, уучлах, ойлголцох гэсэн утгатай хөзрүүд гарч ирсэн. За хосгүй буюу сингл хүмүүсийн маань хувьд болохоор нэг юм гинтийн хөгжилтэй хөнгөн энергитэй хайр бол орж ирэхээр бол харагдаж байна. За яг энэ хөнгөн энергитэй энэ хайран дээр бол анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. За яг энэ нэг юм докторгүй төрлийн хүн гарч ирвэл энээс бол жоохон зайгаа барих хэрэгтэй гэсэн ийм анхааруулгын хөзөр бол гарч ирж байна.
За тэгээд гинтийн сайхан зүйл гэдэг дээр маань болохоор яах аргагүй л нэг том хүсэл биелэх, гэр бүл шинэ байр, шинэ одоо найр хуримч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйл бол яах аргагүй айгүй тотол харагдаад байна. Тэгэхээр ингээд бүх өдрүүдэд харах юм бол таны гэрэл одоо дөнгөж ингээд асж байгаа биш, бүр ингээд илүү том, илүү яг юм нар шиг те илүү тодор одоо гэрэлтэх ийм жил бол харагдаж байна. Тэгэхээр 2026 он бол нэгдүгээр группийнхны маань хувьд илүү нэг юм зөөлөн, илүү юм гэрэлтэй, маш юм гайхалтай жил бол байхаар харагдаж байна. За ингээд нэгдүгээр группийн маань бол уншлага дуслаа. Дараагийн уншлага хүртэл баяртай. Дурсамж таратайлаа. Хоёрдугаар группийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За тарат өдөрлөгөө эхлээд орхосоо өмнө би та бүгдийн сонгосон. За энэ стикер болон доотлын суур болсоор өдрийнхаа бас мессежийг хүргэе гэж бодлоо. За хамгийн ихэнд та бүгдийн маань сонгосон. За энэ ягаан өнгийн стикер маань ямар утга учиртай вэ гэхээр ямар утга учир, ямар бэлэгдэлтэй вэ гэхлээр за ягаан өнг гэдэг маань болохоор зөөлөн энерги, эмгтээлэг одоо энерги сэргээх, за өөрийгөө хайрлах, за дээрэс нь дотоодгоо үцэглэнгээс сэргээх, илүү нэг юм зөөлөн арга барилаар өөрийнхөө дотоод хүчийг сэргээх гэсэн утгатай. За дээрэс нь хайрыг бэлэгддэг өнгө байдаг ягаан өнгө маань. Тэгэхээр магадгүй 2026 онд 2 дугаар группыг сонгосон хүмүүс маань ийм зөөлөн энергитэй хайртай бас уучрах. За хостой хүмүүс нь болохоор илүү ингээд хосын харилцаа маань зөөлрөх ийм утгатай стикер та бүхэн маань сонгосон байна. Суур хөзөр буюу за энэ oracle хөзөр маань ямар утга учиртай байсан бэ гэхээр за Shine Bright гэдэг хөзөр маань бол гарч ирсэн байна. Тэгэхээр Shine Bright хөзөр маань болохоор гол утга нь өөрийнхөө гэрлийг битий нуу, битий өөрийгөө дар, тэ та бол ингээ байгаагаасаа илүү ийм хангалттай, хүчтэй, илүү тод гэрэлтэх эрхтэй ийм хүн шүү гэдэг утгатай ийм хөзөр байдаг. Тэгэхээр магадгүй таны гэрлийг бусад хүмүүс ашиглаж болно, тэ буруугаар ашиглаж болно, таныг ингээд ашиглаад хайчиж болно. За эсвэл зарим нэг хүн таны гэрлийг улам ингээд гэрэлтүүлэхэд бас тус нэмэр болдог хүмүүс бас байдаг шүү. Тэгэхээр ер нь л яг энийхээ балансыг олох хэрэгтэй. Муу энерги одоо таны энергийг те муу тал руу ашиглаж байгаа хүмүүсээс ерөөхдөө зайгаа барих. За илүү өөрийнхөө гэрлийг те бүдгэрүүлэхгүй байх тал дээр бас анхаарах хэрэгтэй гэсэн ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. За одоо тарат хөзөрлөг орцгоё. За би тарат хөзрийнхөө хамгийн ихний асуулт буюу 2026 онд хувь хүний өсөлт хөгжилт ямархуу байх вэ? Сэтгэл зүйн талаасаа гэдэг асуулт байсан. За тэгэнгүүт энэ дээр болохоор 8 зос маань гарч ирсэн. 8 зос маань сая 1-р групп дээрээс гарч ирсэн байсан. Тэгэхээр магадгүй 2-р группыг сонгосон хүмүүс бас 1-2 дээр бас эргэлжижсэн байх магадлалтай. За тэгэхээр 8 зос маань ер нь бол ямар утгатай вэ гарч ирсэн бэ гэхлээр сэтгэл зүйн тал дээр та бүхэн маань илүү тууштай байх, өөрийгөө илүү тууштайгаар сайжруулах, суралцах тийм. За ерөөхдөө нэг юм өөрийнхөө шин чадвар эзэмших тал дээр өөрийгөө хөгжүүлэх. За дээрэс нь сэтгэл зүйн тал дээр болохоор нэг шатаар ерөөхдөө урагшлах, өөрийгөө эдгэх гэсэн утгатай ийм хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр өсөлт хөгжилт тал дээр та бүхэн маань ямар нэгэн зүйлийг сурч мэдэх ийм ирмэлзэлтэй тэрнийхээ төлөө тууштай явж чадах нь байна. Сэтгэл зүйн талаасаа болохоор та бүхэн маань өөрийгөө яг л нэг юм удаан тогтвортойгоор эдгэх ийм бүрэн боломжтой жил гэсэн утгатай хөзөр гарч ирсэн байна. За хоёр дахь хөзөр маань болохоор Hierophant хөзөр маань бол гарч ирсэн байна. За тэгэхээр Hierophant хөзөр маань болохоор ерөнхийдөө таны сонголт шийдвэр бол маш ийм доктортой болохыг, за дээрэс нь өөрийнхөө үн цэнгийг сэргээх те өөрийнхөө үнэт зүйл дээр ерөнхийдөө ийм доктортой үндэслэлтэй сонголтуудыг хийх илүү ухаалаг болох гэсэн утгатай хөзөр бол байдаг. Тэгэхээр магадгүй та бүхэн маань найз нөхөддөө зөвлөдөг байсан шигээ яг өөрөө яг тэр одоо амьдралын хэв маяг руу өөрөө яг тэр тийм сэтгэл зүйн тал руугаа дээшлэхээр бол харагдаж байна. Магадгүй найзуудтай өгдөг байсан тэр зөвлөгөө яг тэрийгэ өөр дээрээ одоо тусгаж авч эхлэх. Өөрөө яг тэр төсөөлдөг байсан, бусдад зааж зөвлөдөг, тэ чиглүүлдэг байсан тэр төвшөндөө өөрөө очихыг бол хэлж байна. Тэгэхээр илүү нэг юм гэгэрсэн ч гэдэг юм уу, тэ илүү нэг юм тууштай, доктортой өөрийнхөө үн цэнийг, өөрийнхөө юу хүсэж байгааг ерөөдөө мэддэг болдог ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр 26 онд бол маш юм үр өгөөжтэй дотоод сэтгэл зүйн талаас илүү нэг юм доктортой байх тал руу
чиглэсэн хөзөр бол гарч ирсэн байна. За тэгэнгүүт 6-гийн саваа маань араас нь гарч ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө энэ 8-ын зоос, за hairpin гэд эдгээр хөзрүүдийнхаа үр дүн гэдэг зүйлийг маш юм өндрөөр одоо мэдрэх, бусдаас саашаал магтаал авах, өөрийгөө өөрөөрөө бахархах, за дээрэс нь өөрөөгөө тийм агсан мэдрэмжийг ер нь бол хүмүүсээс болон өөрөөсөө авах, мэдрэх гэсэн утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр яхаар гоо хүнийхээ хөгжил өсөлттэй сэтгэл зүйн тал дээр бол маш юм ололт амжилттай, бусад хүмүүс ч гэсэн таныг бол магтахаар маш юм сайхан гэгээлэг хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр ингээд 3 хөзрөө ингээд харах юм бол ерөөдөө та бол өөрийгөө юм тууштай хөгжүүлэх тусмаа амьдралын тань шагнал гэдэг зүйл бол ирэхээр ийм жил бол харагдаж байна. Тэгэхээр ерөөдөө тууштай байх хэрэгтэй. Яг л өөрийнхөө төлөө алхам алхмаар урагшлах юм бол шагнал нь үр дүн нь гэдэг зүйл бол маш юм гайхалтай, өндөртэй байхаар бол харагдаж байна. Тэгэхээр сэтгэл зүйн тал дээр бол яхааргүй 2026 онд бол маш юм өндөр ахиц дэвшилтэй жил бол байхаар харагдаж байна. За хоёр дахь асуулт буюу ажил санхүү орлого гэдэг асуулт байсан. За таны ажил санхүү орлого 2026 оны ололт амжилт гэдэг утгатай хөзөр байсан, асуулт байсан. За энэ асуултан дээр маань болохоор 10-ын аяга justice, за дээрэс нь дахиад 8-ын зоос маань гарч ирсэн байна. Тэгэхээр энэ 8-ын зоос гэдэг зүйл бол яхаа аргагүй та бүхэн маань сэтгэл зүйн тал дээр ч ажлын тал дээр ч амьдралын тал дээр үр шимээ хүртэхэд маш юм ойрхон байгаа гэдгийг бол сануулсан ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. За гол арканаас эхлэе. Justice. За тэгэхээр ер нь бол ажил дээр ийм шудраг, бодит ийм тэгш одоо орчин бол бүртгээр харагдаж байна. Өмнө нь хийсэн хөдөлмөр яг тэр хэмжээгээрээ ашиг орлогыг бол танд авчирна, нэр хүндийг бол авчирна За магадгүй шийдвэртэй, сонголттой ийм холбоотой асуудал гарч ирсэн ч гэсэн та бол яг энэ зүйл дээр маш юм шудраг, үнэн бодитоор хандах хэрэгтэй гэдэг бас ийм анхаарал буюу санамжийн бас карт байдаг. Тэгэхээр ер нь бол ямар нэгэн байдлаар 2 дугаар группийг сонгосон хүмүүс дунд маань за бичиг баримттай холбоотой, за хууль, за гэрээ хэлэлцээр ч гэдэм үү иймэрхүү холбоотой асуудал бас 26 онд хөөцөлтөхөөр бэлдэж байгаа бол энэ зүйл дээр бол бас ийм эерэг утгаар бол шийдэгдэн гэдэг утгатай хөзөр бол гарч ирсэн байна. За дараагийн хөзөр маань болохоор 10-ын аяга гарч ирсэн. За миний хамгийн дуртай хөзөр. За тэгэхээр ер нь бол 10 аягаар та бүгдийн маань 26 онд бол орлого ажил дээрээ бол маш өндөр сэтгэл ханамжтай байхаар за дээрэс нь яг л би өөрөө зөв замыг оллоо энэ яг миний хийх ёстой ажил байсан байх гэдэг нэг юм сэтгэл хангалуун мэдрэмжийг бол 26 онд бол авах нь. Тэгэхээр магадгүй 26 онд яг ажлаа солих гэж байгаа хүмүүс бол яг юм зөв ажил руугаа зөв чиглэсэн өөрөө хүссэн зүйлийг бол хийж яг тэрүүгээрээ ашиг орлогыг олж өөртөө сэтгэл хангалуун байх гэсэн ийм утгатай хөзөр гарч ирсэн. За тэгээд дахиад 8-ын зоос маань гарч ирсэн. Тэгэхээр яхаарахгүй л нэг юм мөрөөдлийн нэг хэсгээ хөдөлмөрөөр ингээд бүтээгчил гэх юм уу ерөөхдөө ажлын ачаалал байж одоо магадгүй ч гэсэн ерөөхдөө маш юм ашигтай, өсөлттэй. За дээрээс нь ерөөхдөө нэг өөрийнхөө мөрөөдөл гэдэг зүйл рүү ингээд тууштай явж байгаа гэдгийг илтгэсэн хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр ажил амьдралын тал дээр ажил амьдрал за санхүү орлогын тал дээр болохоор яах аргагүй таны хийсэн зүйл болгон зөв замаар буцаж ирнэ. Та яг үр тарин ямар үр тарин түүнийгээ хураах ер нь бол цаг нь бол ирж байгаа. За дээрэс нь хөдөлмөр гэдэг зүйл бол ерөөсөө яг ингээд танд бол ингээд гэрэл цацарсан мэдрэмжийг бол өгөхөөр бол харагдаж байна. За дээрэс нь таныг бол маш өндрөөр болон шударгаар бол ажил дээр бол үнэлнэ гэдэг утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр 26 онд бол яхаа аргагүй сэтгэл хангалуун байдал, за дээрэс нь шудраг одоо таныг үнэлэх, за дээрэс нь 8-ын зоос гэхлээр илүү тууштайгаар хөгжих гэсэн ийм утгатай хөзрүүд бол ажил, карьер, мөнгө санхүүгийн орлого дээр бол ийм хөзрүүд маань бол гарсан байна. За 3 дахь асуулт буюу хайр дурлалын асуулт байгаа. 2026 оны хайр дурлал хэрхэн өрнөх талаар. За тэгэнгүүт би хостой болон хосгүй хүмүүсийн хөзрийг зэрэгцүүлээд
гаргачих. Шивэн дээр багтах бах. За ийшээгээ болохоор за энэ талд болохоор хосгүй хүмүүсийн маань, за энд болохоор хостой хүмүүсийн маань хөзрөөд харагдчих байна. За эхлээд хостой талаас нь ерөөдөө эхлэе гэж бодлоо. За хамгийн гарт баригдсанаар 4-ийн сэлэм гарч ирсэн. Тэгэхээр ерөөдөө 2026 онд бол маш юм тайван, за үл ойлголцол гэдэг энерги бол маш юм зөөлрөхөөр, за дээрэс нь биеийнхаа талаар те ерөөдөө нэг энэ хайрын талаар стресс авах одоо нэг зүйл маань бол багасгаар харагдаж байна. Тэгэхээр илүү нэг юм амарсан энергитэй, илүү нэг юм тайван энергитэй бол өнгөргөн гэдгийг 4-ийн сэлэм маань бол харуулж байна. За дээрэс нь яг энэ 6-гийн саваа маань гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөдөө энэ хосын харилцаанд ийм сайшаал, бахархал те бие биенээрээ бахархсан мэдрэмж. За магадгүй та хоёроор те найз нөхөд гэр бүлийнх нь бол ийм бахархсан те өстой мундаг шүү гэдэг ийм сайшаал магтаалыг бол сонсохоор бол харагдаж байна. За дээрэс нь хамтын амжилт ч гэдэм үү, хамтдаа нэг зорилго одоо чиглэсэн байсан бол яг тэр зүйл дээрээ үр өгөөж гэдэг зүйл бол гарахаар харагдаж байна. За тэгэнгүүт page of Wands хөзөр маань бол гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол хайрын тал дээр нэг юм эрч хүч бол ийм шинээр асахаар харагдаж байна. Та хоёр маань ингээд биеиндээ дахин дурлах, жижиг ийм баяр догтлол те нэг ийм шин төлөвлөгөө гаргах, за магадгүй маш их болцоох, хоорондоо баяр ёслол тэмдэглэх, за дээрэс нь хамтдаа ирээдүгөө ерөөхдөө төлөвлөж эхлэх, яг нэг зүг рүү ерөөхдөө харж эхлэх гэсэн утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр эхний хоёр хөзөр маань харах юм бол яхаа аргагүй та хоёр маань нэг зүйл рүү, нэг зорилго руу төвлөрч чадсанаар энэ зүйл маань үр өгөөжтэй байснаар та хоёр маань маш юм магтаал сайшаалыг те юм биенээрээ бахархсан мэдрэмжийг бол хангалттай авахар бол харагдаад байна. За тэгэнгүүт гол аркан буюу Emperor хөзөр маань гарч ирсэн. Тэгэхээр ерөөхдөө хосын харилцаа бол 2026 онд илүү тайван, доктортой, бат бөх болохоор харагдаж байна. Тэгэнгүүт яг энэ 4-ийн сэлэм Emperor 2 маань болохоор илүү одоо холбогдсон гэх юм уу? Ийм тайван, өмнөх үйл ойлголцол гэдэг зүйлүүд маань аажмаар ингээд зөөлөн энергиэр те ойлголцох. За илүү нэг юм тайван болох. За тэгэнгүүт Emperor хөзөр маань болохоор илүү доктортой, бат бөх одоо харилцаа үүсгэр бол харагдаж байна. Бие биенийгээ маш их хамгаалсан, за илүү нэг юм тодорхой байр суурьтай те ерөөхдөө болохоор харагдаж байна. Тэнгүүд Emperor, за дээрэс нь Page of Wands 2 маань нийлэхлээр яхаа аргагүй та хоёрын маань зорилго гэдэг зүйл яг нэг чиглэл рүү илүү доктортой болохоор харагдаад байна. За магадгүй гэр бүл болох тал дээр те үргэж байгаа хостой хүмүүс маань болохоор гэр бүл болох, за хамтын амьдрал эхлүүлэх, за магадгүй шинэ байранд орох ч гэдэм үү те хурим хийх ч гэдэм үү, иймэрхүү нэг юм ахиц дэвшлийн тал дээр ерөөхдөө яг нэг зүйл рүү бол доктортой харахаар харагдаад байна. Тэнгүүд магадгүй аялалч байж болно шүү дээ. Хамтдаа аялах, за эсвэл нэг юм хамтдаа ямар нэгэн бизнес ч гэдэм үү, ямар нэгэн юм хүсэл эрмэлзэлтэй зүйлээ ерөөхдөө барьж авахар л харагдаад байна. Тэгэхээр хостой хүмүүсийн маань хувьд 2026 он бол яхаа аргагүй нэг юм амар амгалангаар эхлээд, за дараа нь улам илүү ингээд батчих те бат бөх харилцаа болох, доктортой болох. За дээрэс нь илүү юм найдвартай энерги рүү, илүү нэг юм нэр хүндтэй энерги рүү бол урагшилж чадхаар ийм жил бол харагдаж байна. За тэгвэл одоо болохоор ганц бие хүмүүсийнхаа хайрын энергийг харъя. За энэ дээр маань болохоор Magician хөзөр гарч ирсэн байна. Justice, Death, за дээрээс нь 4-ийн зоос гэдэг хөзөр гарч ирсэн байна. Ер нь бол их арканаас бүр 3 хөзөр гарч ирсэн байна. Тэгэхээр магадгүй 2026 он бол энэ сингл хүмүүсийн маань хувьд бол маш юм гол жил байхаар харагдаж байна. За эхнээс нь ахуулаад хөзрүүдээ ингээд тайлбарлах юм бол за Magician хөзөр гарч ирсэн. Тэгэхээр яхаа аргагүй таны өөртөө хайр гэдэг энергийг, за эрэгтэй хүн татах, эмэгтэй хүн татах энэ энерги бол 26 онд бол маш өндөр байхаар харагдаж байна. Яхаа аргагүй хин нэг нь биштэй нэгээс олон хүн бараг танд ингээд татагдах, дурлах, хандрах ч гэдэм үү те иймэрхүү зүйл бол болохоор та бол яхаа аргагүй бусдыг өөртөө бүр ингээд сорон зэмт татаж чадхаар ийм энергитэй хөзөр бол гарч ирсэн байна. За тэгэнгүүт Justice хөзөр маань гарч ирсэн. За тэгэнгүүт Justice хөзөр маань болохоор таныг ерөөхдөө хайрын харилцаан дээр илүү шударга байх хэрэгтэй. За дээрээс нь ерөөхдөө үннээрээ байх хэрэгтэй. Альва зүйлтэй үнэхээр таалагдж байгаа бол тэр тал дээр анхаарах
За тэрийгэ илэрхийлэх, за үнэхээр таалагдахгүй бол тэрийгэ бас илэрхийлэх гэдэг нэг юм өөрөө өөртөө шудраг хандах. За магадгүй нэг үнэхээр болж бүтэхгүй байгаа харилцаан дээр нэг юм өөрийгөө хуурах ч гэдэг юм уу те, иймэрхүү зүйл бас гарч магадгүй учраас илүү нэг юм шудраг үнэн байх тал дээр илүү анхаарах хэрэгтэй гэдэг юм сануулгын хөзөр бас гарч ирсэн байна. За тэгэнгүүт өхлийн хөзөр маань бол гарч ирсэн байна. Тэгэхээр яхаарахгүй 2026 онд нэг юм дуусгар болох ёстой зүйлийг дуусгар болгоод, за магадгүй өмнөх харилцаа тэрнээс авсан одоо сэтгэлийн шарах байвал тэрийгэ эдгээх, за тэр хүнд гомцон гомдол байвал тэрийгэ уучлах ерөөдөө нэг юм хаалга хааж өөрийгөө шинээр эхлүүлэх, өөрийгөө ингээд шинэ одоо нэг оныг шинэ одоо харилцаанд одоо бэлдэх ийм процесс бол танд бол яхаарахгүй явагдахаар харагдаж байна. Дээрээс нэг юм сэргэлт гэдэг зүйл бол явагдахаар хайрын тал дээр за магадгүй таны нэг юм үзэл бодол гэдэг зүйл баг зэрэгээр өөрчлөгдөх. Гэхдээ мэдээж энэ сайн талаараа за тэгээд нэг юм зоригтой болох. За дээрэс нь хүмүүсийг магадгүй энэ шинжилэлт явагдсанаар та өөрөөтөө маш олон хүмүүсийг ч гэдэм үү хайрын энергийг бол татаж чадхаар харагдаад байна. Тэгэхээр хуучин харилцаагаа бүрэн хааж чадаагүй байсан учраас яг энэ зүйлээ 26 онд хааж чадсанаар хайрын энергийг бол өөртөө татхаар харагдаад байна. За дээрэс нь яг энийг батлаад дөрвийн зоос манд гарч ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө нэг юм нэг талаараа таны 26 онд сурах ёстой зүйл маань өөрийгөө хамгаалж сурах. За өөрийнхөө үн цэнийг, өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг илүү нэг юм өндөр болгосноор өөрийгөө нэг юм хамгаалж сурах нь байна. За дээрэс нь хүмүүсийг өөртөө татах гэдэг зүйл дээрээ илүү нэг юм гэр бүл төвтэй бас харилцаанд орох магадлалтай гэсэн ийм утгатай хөзөрөл гарч ирсэн байна. За тэгэхээр 26 онд сингл хүмүүсийн маань хувьд ямар хөө жил байх вэ гэхээр за ихэнх үед та бүхэн маань өмнөх харилцаанаас салах нь байна. Өмнөх харилцаандаа хаалт хийж за ерөөдөө цэг тавих нь байна. За тэгж чадсанаар өөртөө маш юм бол хайрын энергийг эргүүлж авчрах, танд бол маш олон хүн татагдах энэ мэдрэмжийг бол та өөртөө авч, за дээрэс нь өөрийнхөө үн цэнийг, өөрийнхөө нэг юм сэтгэлийн одоо төвшөнд өөрийгөө юм хамгаалж сурах ийм одоо жил бол байхаар харагдаж байна. За тэгээд альва харилцаан дээр ерөөхдөө шудраг хандах хэрэгтэй, өөрийгөө хуурахгүй байх хэрэгтэй, үннээрээ байх хэрэгтэй гэдэг бас ийм анхааруулгын хөзөр гарч ирсэн. Тэгээд ерөөхдөө нэг юм өмнөх харилцаа биш бол хамгийн ихэнд одоо 26 онд гарч ирсэн хамгийн ихний харилцаа бол бас нэг тийм урт хугацааны харилцаа биш байх магадaltaй. Яг тэр харилцааг дуусгасны дараа ерөөхдөө нэг юм зөв халах нэгдэнэ гэсэн утгатай ерөөхдөө хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр яхаа аргагүй та бүхэн маань нэг халах хааж иж дараачийн илүү сайн, илүү одоо доктортой хаалга бол нэгтгэр харагдаад байна. Ийм энергийн хөзрүүд бол гарсан байна. За одоо болохоор сүүлийн асуулт буюу та бүгдийн маань 2026 онд тохиолдох гинтийн сайхан зүйл нь юу вэ гэдэг асуулт байгаа. За гинтийн сайхан зүйл гэдэг дээр маань болохоор ямар хөзөр. За сан. За хоёрын сэлэн. За дээрэс нь King of Cups. За ийм гурван хөзөр маань бол гарч ирсэн байна. Тэгэхээр хоёрын сэлэмнээсээ эхлэх юм бол ерөөдөө та бүхэн маань нэг юм 26 оны гинтийн сайхан зүйл маань эргэлзээ ярилна. Яг би юу хүсэж байгаа вэ? Би яг юу хийх ёстой вэ гэдгээ тодорхой ойлгох. За яг нэг зөв чиглэл рүү яг юм тодорхой чиглэх. За магадгүй өмнө нь ингээд сонголт шийдвэр гаргах тал дээр жоохон бодлаад ч гэдэг юм уу шийдвэр гаргаж чадахгүй байсан бол энэ дээр яг эцэслэгдэж шийдвэр бол гарахаар харагдаж байна. Энэ бол маш гинтийн сайхан зүйл болох нь байна. За магадгүй сонголт хийснээр таны дараачийн тэр сонголтоос шалтгаалсан үр дүн нь бол маш сайн байхаар харагдаж байна. За тэгэнгүүт дараа нь болохоор King of Cups гарч ирсэн. Тэгэхээр ерөөхдөө магадгүй таныг маш юм сэтгэлээсээ ойлгодог эрэгтэй хүн гарч ирэх магадлал айгүй өндөртэй харагдаад байна. За хостой хүмүүсийн маань хувьд бол нөхөр нь найз залуу нь илүү нэг юм ойлгомжтой болох, илүү романтик болох бол за хосгүй хүмүүсийн маань хувьд болохоор яхаа аргагүй танд ийм романтик төрлийн таныг бүтэн одоо ингээд сэтгэл мэд зүрхээр ойлгох төрлийн шинэ харилцаа бий болох илүү нэг юм халуун дотн мэдрэмж бол гарч ирэхээр ийм зүйлийг бол мэдрэхээр харагдаад байна.
За дээрэс нь хайр дурлалаасаа гадна зүгээр хувь хүний амьдрал гэдэг зүйл дээр бол танд нэг юм чин сэтгэлээсээ тусалдаг хин нэгэн гарч ирэх, за эсвэл үнэхээр таны хажууд байдаг гэдэг ийм мэдрэмжийг бол та 26 онд бол авах нь. Тэгэхээр эргэн тойрны хүрээлэл гэдэг зүйлээс бол яг нэг юм сэтгэл хангалуун мэдрэмжийг бол авч чадхаар харагдаж байна. За тэгэнгүүт араас нь нарны үзэр гарч ирсэн. За тэгэхээр яхаар аргагүй энэ одоо жил бол маш юм аз жаргалтай, маш юм халуун дулаан, дотн энергитэй. За магадгүй баяр ёслол тэмдэглэсэн. За дээрээс нэг юм олон жил хүлээсэн боломж ч гэдэм үү те. Тийм зүйл бас гинтийн байдлаар биелэх. За дээрээс нь гэр бүлд бол маш юм тохиох аз жаргал гэдэг зүйл ер нь л тохиолдохоор жил харагдаад байна. Магадгүй хүүхэдтэй болох. За магадгүй шинэ ажилд орох, за шинэ байранд орох те. Ерөнхийдөө нэг юм гэр бүлтэй холбоотой зүйл дээр илүү ийм аз жаргалтай байх магадлал айгүй өндөртэй гэсэн ийм утгатай хөдрүүд бол гарч ирсэн байна. За одоо ерөнхийдөө бүх хөдрөө гаргаж ирээд харах юм бол 26 он гэдэг бол яхаа аргагүй нэг юм урт хугацаанд нэг юм тордсон бүтээх гэж одоо тэрний араас маш их явсан. За магадгүй ажил, за магадгүй гэр бүлтэй. За аль аль талаасаа ерөөхдөө нэг урт хугацаанд цаг заваа, боломжоо тэгээ өөрийгөө зарцуулсан зүйл бол яхааргүй үр дүнгөө өгөхөр жил бол харагдаад байна. За тэгээд өөрийгөө хөгжүүлэх болгондоо ерөөхдөө амжилт дагуулах нь байна. За дээрэс нь ажил санхүүгийн тал дээр бол илүү юм тогтвортой байдал, сэтгэл ханамжтай байдал бол бий болохоор харагдаж байна. За дээрэс нь хайрын энерги маань бол илүү тайван, илүү бат бөх болохоор за хосгүй хүмүүсийн маань хувьд болохоор өөртөө үнэн байх. За дээрэс нь өөртөө тий буруу нэг хаалгыг хааснаар зөв нэг хаалга нэгдэх боломж бол гарч ирэхээр харагдаж байна. За дээрэс нь гинтийн зүйл маань болохоор яг л нэг юм нарны гэрэл шиг юм тунгалаг, урамтай, халуун дулаан энергитэй бол тань руу чиглэж ирэхээр бол харагдаж байна. Тэгэхээр яхааргүй нэг юм эргэлзээд байсан зүйлсүүд илүү тодорхой болохоор илүү нэг юм тогтвортой жил бол байхаар харагдаж байна. Энэ 2026 он бол 2 дугаар группийн хүмүүсийн маань хувьд. За ингээд энэ удаагийн маань уншлага дуусч байна. Дараагийн имжлэг хүртэл баяртай. Дурсамж таратайлаа. 3 дугаар группийн маань уншлага эхлээд бэлэн болсон байна. За таарал хөзрийнхөө мэрэг рүү орохоос өмнө та бүгдийнхаа сонгосон за энэ стикер болон за энэ суур хөзрийг бас тайлбарлаж өгье гэж бодлоо. За ногоон өнгийн чулуу та бүхэн маань сонгосон. За тэгэхээр ерөөхдөө ногоон өнг маань бол сэтгэл зүйн тал дээр эдгэрэл, за дээрэс нь өсөлт, үнэнч байдлыг бол илтгэсэн ийм утгатай чулуу байдаг. Тэгэхээр та бүхэн маань 26 онд магадгүй өөрийнхөө сэтгэлийн эдгэрэл гэдэг зүйл дээр илүү анхаарлаа өгсөн. За дээрэс нь аль ч тал дээр өсөлт гэдэг зүйл бол та нарыг бол дагахаар харагдаж байна. За оракл хөзөрлөгөө орцгоё. За оракл хөзөр дээр маань болохоор орчуулгыг ингээд харах юм бол яг өөрийнхөө байх үед буруу хүмүүс айжмаар танаас ингээд холддгоо. Харин зөв хүмүүс тань руу ингээд ойртдог. Тэгэхээр та ямар хүн байхаа нууж өөрийнхөө эрч хүчийг те илүү нэг юм натурал өөрийнхөө байх зүйлийг багасгах шаардлагагүй. Таны үнэн байдал таныг ингээд зөв зам руу чиглүүлдэг гэсэн ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр хөзөр болон чулуу маань нэгтгэхээрээ өөрийнхөө үнэнтэй нүүр тулах хэрэгтэй, нийцэж амьдрах хэрэгтэй. За тэгэх тусам ерөөхдөө амьдрал тань цэвэрлэгдэж, за зөв хүмүүс ерөөхдөө таны хажууд үлдээж, за дээрэс нь зөв боломж, зөв өсөлт хөгжил гэдэг зүйл бол тань руу ирнэ гэсэн утгатай ийм хөзрийг бол 3 дугаар группийнхан маань сонгосон байна. За одоо болохоор оракл хөзрийнхөө дагуу бүгдээрээ хөзрүүдээ гаргаж ирцгээе. За эхний асуулт буюу хувь хүний өсөлт хөгжил арай илүү нэг юм сэтгэл зүйн тал дээр ямархуу байх вэ гэдэг асуулт байсан. За энэ асуултан дээр болохоор King of Pentacles, Ace of Wands, за дээрэс нь 5-ын саваа маань гарч ирсэн байна. За тэгэхээр King of
Пентаксаас эхлээд тайлбарлах юм бол ерөөдөө 2026 онд бол таны дотоод байдал бол илүү ийм доктортой болох, за илүү нэг юм бодлоготой болно гэсэн утгатай хөзөрлөл гарч ирсэн байна. Тэгэхээр амьдрал дээр илүү нэг юм хариуцлагатай болох, за илүү нэг юм газардуулгатай, найдвартай энерги ерөөдөө амьдрал дээр болон таны хувь хүний тал дээр бол зөнхөлхөөр харагдаж байна. Яг энийгээ дагаад магадгүй таны ирээдүй, мөнгө санхүү, за эрүүл мэнд ч гэдэм юм те бүх тал дээр ерөөдөө юм зөв суурь бол тавигдахаар харагдаж байна 26 онд. За араас нь Ace of Wands маань гарч ирсэн. За тэнгүүд яг нэг юм доктортой байдал, за илүү нэг юм урсгалаараа хариуцлагатай гэдэг зүйлийн хажуугаар бас яг нэг юм эрч хүчтэй байдлаас давхар явагдахаар харагдаад байна. Альва зүйлийг шинээр хийх хүсэл, шин сурах хүсэл те нэг юм гал эрчим хүч бол танд бас давхар явагдахаар харагдаад байна. Тэгэхээр ерөөдөө альва зүйл дээр тэгэхээр шинэ зүйл сурах, за шинэ төсөл эхлүүлэх, за магадгүй шинэ зорилго тавих те энэ тал дээр бол 26 онд бол маш юм ээлжтэй байхаар харагдаж байна. За тэгээд 5-ын саваа маань гарч ирсэн. За тэгэхээр магадгүй нэг юм доктортой байх хэрэгтэй, за илүү хариуцлагатай байх хэрэгтэй гингүүд араас нь болохоор илүү нэг юм шин зорилго хүсэл тэмүүлэл те дотоод нэг юм гал эрчим хүч бас ингээд явагдаад байгаатай холбоотойгоор танд баг зэргийн нэг юм хоёрдмол байдал ч гэдэм үү, баг зэргийн нэг юм зөрчил бас сэтгэл зүйн тал дээр бас гарч магадгүй гэсэн ийм хөзрөл гарч ирсэн байна. Нэг талаараа 50 баймаар санагдал, нэг болохоор шинэ юм эхлүүлмээр санагдал те. Гэхдээ ерөнхийдөө энэ тал дээр бол ямар нэгэн одоо санаа зовх шаардлага бол байхгүй. Ерөнхийдөө нэг юм өсөлтийн эрчим хүч бол явагдаад байгаа учраас энэ зүйл маань ч гэсэн аль альнийх нь бол балансыг олчих юм бол ерөнхийдөө асуудлууд бол шийдэгдэхээр харагдаж байна. Тэгэхээр нэгдүгээр асуулт маань болохоор ерөнхийдөө та 26 онд өөрийн ийм суурийг баттгаах, за дээр нь хүсэл тэмүүллийн одоо нэг юм гал асах, эрчим хүч нэмэгдэх. За тэгээд энэ бүхэн бол ерөнхийдөө нийлэхээр таныг бол маш юм урагшин хүчтэй хөдөлгөж чадхаар ийм одоо жил бол байхаар харагдаад байна. Илүү доктортой, илүү мөнгө санхүүгийн тал дээр орлоготой, за дээрээс нь хажуугаар нь амбиц гэдэг зүйл бас нэмэгдэхээр харагдаж байна. За хоёр дахь асуулт буюу ажил, санхүү, орлого. За энэ тал дээр орлогот амжилт ер нь юу байгаа вэ гэдэг асуулт байсан. За энэ асуултан дээр маань болохоор World 6-гийн саваа Empress хөзөр маань гарч ирсэн байна. Тэгэхээр World хөзөр маань болохоор магадгүй энэ 25 онд таны дуусгах ёстой төсөл те 26 онд бол дуусаад шинэ одоо үүд халах, шинэ төсөл, шинэ бизнес, за магадгүй шинэ ажил ч гэдэг юм уу те иймэрхүү зүйл бас бий болж магадгүй гэсэн утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэнгүүт 6-гийн саваа манс гарч ирсэн. Тэгэхээр ерөөдөө таны дуусгасан энэ ажил төсөл бол маш юм үр өгөөжтэй, алдар нэрт хүргэх те ерөөдөө таны нэг юм хамтран ажилтдаг хүмүүс ч гэдэг юм уу тойр ойрын хүрээлэл гэдэг хүмүүс бол таныг юм магтаал, цаашаал гэдэг зүйлээр бол ингээд харамгүй өхөр бол харагдаад байна. Яг л энэ зураглал шиг та бол яхаарахгүй ийм отон гялалцсан хүн нь бол байхаар харагдаад байна. За тэгэнгүүт 3 дахь өдөр маань болохоор Empress өдөр маань гарч ирсэн. Тэгэхээр Empress өдөр маань болохоор санхүүгийн тал дээр илүү нэг юм өсөлттэй байдал, үр шим, элбэг байдал ерөөдөө эрхийг бэлэгцэн одоо их өдөр байдаг. Тэгэхээр яхаарахгүй орлого бол маш юм доктортойгоор нэмэгдэх. За дээрэс нь илүү нэг юм зөөлөн ухаалаг нэг юм өргөн хүрээгээр ерөөхдөө таны нэг юм орлого гэдэг зүйл бол нэмэгдэхээр харагдаад байна. Тэгэхээр үг нэг юм огцон гинт өсөх ч гэдэг юм уу тийм биш яг юм баг багаар маш юм урт хугацааны нэг юм өгөөж гэдэг зүйлийг бол та бүхэн маань бол 26 онд бол хийж эхлүүлэхээр бол харагдаад байна. Тэгэхээр ерөөхдөө 26 онд бол ажил мөнгөний хувьд бол нэг юм хаалгаа бүрэн нэх яг юм ургацаа хураах жил гэх юм уу. Ерөөхдөө нэг юм шин төсөл, за гэрээ байгуулах, ажлын байр ахих, за магадгүй тушаал дэвших гэдэг юм уу. Иймэрхүү зүйл бас болж магадгүй. За дээрэс нь амжилт хүлээн зөвшөөрөгдөх, за үнэхээр би энэ зүйлийг хийж чадлаа гэсэн ийм өөрөөрөө бахархсан, бусад хүмүүс танаар бахархсан ийм мэдрэмжийг бол 26 онд бол авахаар харагдаж байна. За 3 дахь асуулт буюу хайр дурлал гэдэг сэдв рүүгээ орцгоё. За хайр дурлал дээр болохоор би за хостой болон хосгүй хүмүүсийнхаа төслийг тус нь гаргаж авсан. За энэ тал болохоор хостой хүмүүсийнх болохоор Chariot, High Priestess, за 5-ын аяг, 6-гийн аяг гарч ирсэн байна. За энэ талдаа болохоор single хүмүүсийн маань уншлаад Knight of Cups,
Ace of Pentacles, Ace of Wands гэсэн. За ийм хүзрүүд бол гарч ирсэн байна. За тэгэхээр уламжлалт ёсороо хостой хүмүүсийн онцлогоос эхлэе. За хамгийн ихэнд болохоор Chariot хүзэр маань гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол 26 онд хостойгоо нийлээд за ямар нэгэн шинэ бизнес эхлүүлэх, шинэ одоо зорилготой болох. За яг тэгж чадах юм бол тэрнийхээ одоо төлөө зүтгэх яг л нэг юм урагшлах энерги бол маш юм хүчтэй байна. Тэгэхээр магадгүй та хоёрын маань удаан хугацаанд хүлээж исэн ажил ч гэдэм үү те нэг бизнес ч гэдэм үү иймэрхүү зүйл дээр бол ахиц гарахаар харагдаад байна. Нэг юм том боломж те том шийдвэр гаргах. За тэгэнгүүт дараа нь болохоор их аркануудаас эхлэе. За High Priestess газар гарч ирсэн. Тэгэхээр хосын харилцаан дээр бол бүр маш гүн гүнзгий ойлголцлын төвшөнд бол та хоёр бол хүрхээр харагдаж байна. Дотоод мэдрэмжээрээ холбогдох бүр ингэж ярихгүй байсан ч гэсэн хоорондоо ойлголцох тийм нэг юм сэтгэлийн холбоо гэдэг зүйл бол маш юм гүн гүнзгий болохоор харагдаж байна. Энэ бол маш гайхалтай хөзөр. За дараа нь болохоор 5-ын аягбан доош гарч ирсэн. За тэгэхээр магадгүй ойрын үед за энэ 26 онд те хоорондоо баг зэргийн нэг юм гомдол үл ойлголцсон байдал те иймэрхүү зүйл байсан бол энэ зүйлээс та хоёр маань бол ингээд бүрэн салж чадхаар харагдаж байна. Идэгрэл гэдэг зүйл маань бол та хоёрын харилцаанд орол явагдана. Тэгэнгүүт яг гол хөдрийн маань идэгрэл яг энэ хосын харилцаанд орол байсан харагдаад байна. Тэгэхээр та бүхэн маань хосын харилцаан дээрээ бие бинийгээ уучлах, гомдлоо арилгах те ойлголцох энэ тал дээр бол маш юм том ахиц дэвшил бол гарч ирэхээр харагдаж байна. Өмнөх шаналж исэн те тэр нэг жижиг зүйлсүүд бол бүрэн арилж чадхаар харагдаж байна. За тэнгуү сүүлийн өдөр буюу 6-гийн аяг гэдэг өдөр маань гарч ирсэн. Тэгэхээр та хоёрын маань энэ хосын харилцаа илүү зөөлөн, илүү нэг юм дулаан мэдрэмжтэй те хамтдаа нэг юм сайхан дурсамжуудыг бүтээх. За дээрэс нь баг зэргийн нэг юм романтик байдлаараа ерөөдөө 6-гийн аягийг тайлбарлах юм бол бас шинэ хүн хүүхэд бас бэлэгдсэн ийм хөзөр байдаг. Тэгэхээр 3 дугаар группийнхэнд маань хүүхэдтэй болох гэж бас төлөвлөж байгаа хүмүүстээр маань бас юм гинтийн сайхан мэдээ бол ирэх бүрэн боломжтой бас харагдаад байна. За дээрэс нь хамтдаа сайхан дурсамжуудыг бүтээх. За энэ Chariot 6-гийн аяг хоёр маань нэгдээд боцохоор надад болохоор юм гинтийн аялал ч гэдэм үү. За энэ аяллахаа төлөө та хоёр маань зүтгээд тийм маш юм гайхалтай дурсамжуудыг бас бүтээх магадaltaй гэсэн мессеж надад бас орж ирээд байна. Тэгэхээр 3 дугаар бүлгийн маань хостой хүмүүсийн хувьд бол энэ хайр бол маш юм эдгэрэл. За дээрэс нь их зөөлөн байдал. За тэгээд зорилгоороо хамтдаа юм урагшлах гэсэн энергитэй маш гайхалтай хөзрүүд бол гарч ирсэн байна. За одоо бүгдээрээ хосгүй сингл хүмүүсийн онцлог руу орцгоё. За энэ онцлог дээр маань болохоор Ace of Pentacles, за Ace of Wands, за дээрэс нь Knight of Cups гэсэн ийм 3 хөзөр маань гарч ирсэн байна. За тэгэхээр би бол яг ингэж байрлуулвал илүү тайлбарлахад зүг юм шиг санагдаад байна. За тэгэхээр 26 онд яхах аргагүй сингл хүмүүст маань нэг юм гинтийн шинэ эхлэл, гинтийн нэг юм хайрын те нэг юм ирч хүч, догтлол, таталцал гэдэг ийм мэдрэмж бол та бүхэнд маань бол хүрхээр мэдрэхээр бол харагдаад байна. Тэгэхээр та бүхэн маань яхах аргагүй та бүхнийг маань нэг юм догтлуулсан хүн гарч ирэх. Догтлсон мэдрэмж хүнээс авах. За дээрэс нь нэг юм бие махбод болон сэтгэл санааны хувьд бол тийм маш юм хүчтэй таталцлыг бол мэдрэх жил бол харагдаад байна. Тэгэнгүүт араас нь Ace of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр энэ бол зүгээр нэг юм төр зүрийн таталцал ч гэдэм үү те төр зүрийн нэг юм бие махбодын таталцал за эсвэл сэтгэл санааны догтлол гэдэм үү ийм зүйл бол бас биш ээ. Энэ бол бүр ингээд цааш нь доктортойгоор авч явах бүрэн потенциалтай ийм хүн бол гарч ирэхээр харагдаад байна. Яг нэг юм доктортой дээрээс нэг юм доктортой харилцаанд хүрэх боломж маш юм өндөр харилцаа гэх юм уу. За тэгэнгүүт араас нь Knight of Cups гарч ирсэн. За би энэ 26 оны энэ 3 дугаар группийн сингл хүмүүсийн уншлага дээр гарч ирсэн хөзөр бол хамгийн гоё хөзрүүд бол гарч ирсэн байна. Яа тэгэхээр Knight of Cups гэдэг маань болохоор чин сэтгэл одоо үнэн цэвэр ариун сэтгэлийг бол илэрхийлсэн ийм хөзөр байдаг. Тэгэхээр яхаа аргагүй 3 дугаар группийн маань хүмүүст яг нэг юм зөөлөн, маш юм романтик те ямар ч юм хар буруу санаагүй таны гэх юм цэвэр сэтгэлтэй ийм төрлийн эрэгтэй хүн бол гарч ирэхээр маш юм халамжтай. За дээрэс нь танд юм урам зориг гэдэг зүйлийг өгдөг те. Тэгэхээр ингээд харах юм бол 3 элемент гуруулаа гарч ирсэн. Энэ хүн бол тань руу тогтмол үйлдэл хийхээр, тогтмол нэг юм хайрын халамжийн те энергийг бол тань руу шидлэхээр
шийдэхээр за тэгэнгүүт таны талаас догтлол, мэдрэмж, таталцал гэдэг зүйл нь бүр маш өндөр. Тэгэнгүүт яг энэ хоёрынхаа хажуугаар Пентаклсийн хөзөр, цоосны хөзөр гарч ирнэ гэдэг бол өөрөө маш юм доктортой одоо энерги, юм баланстай энергийг бол одоо бэлэгддэг. Тэгэхээр яхаа аргагүй нэг юм гинт одоо гарч ирсэн, гинтийн нэг юм догтлол те энэ нэг юм хайрын мэдрэмж маань цаашлаад илүү нэг юм одоо энэ дээр одоо ингээд үр байсан бол энэ Pentacle дээр ирэхээр энэ үр маань үндэслэх бүрэн боломжтой. За тэгээд дараа нь ерөөсөө л хүн бүрт байхыг хүсмээр те хүн бүрт ингээд өрөөмөр тийм сайхан романтик хүн бол гарч ирэхээр харагдаад байна. Бүр үнэхээр романтик. Тэгэхээр сэтгэл мэдрэмж нь байна, догтлол нь байна, таталцал нь байна. За дээрээс нь доктортой байдал нь байна гэхээр одоо энд одоо өөр яг юу хэрэгтэй юм бэ? Үнэхээр гайхалтай хөзөр гарч ирсэн байна. Тэгэхээр энэ 26 онд бол 3 дугаар группийн манай сингл хүмүүс бол маш юм гайхалтай хүнтэй бол учрахаар харагдаж байна. За одоо болохоор 5 дахь асуулт буюу гинтийн сайхан зүйл гэдэг ийм асуулт байгаа. За 26 онд 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань хувьд гинтийн сайхан зүйл нь юу вэ гэдэг асуулт гарч ирсэн. За тэнгууд Page of Swords, Star, за дээрэс нь Emperor хөзөр маань гарч ирсэн байна. Тэгэхээр гинтийн сайхан зүйл дээр маань магадгүй энэ тэндээс шинэ мэдээ сонсох. За танд өөртөө нь бол шинэ санаа, шинэ боломж гэдэг зүйл нээгдэх гэсэн ийм утгатай хөзөр гарч ирсэн байна. Тэгэхээр яхахгүй та бүхэн дээр маань ийм ажлын тал дээр шинэ зүйл нээх, шинэ одоо бизнес эхлүүлэх гэдэг юм уу, шинэ төсөл эхлүүлэх ийм тал дээр бол үнэхээр юм гинтийн сайхан зүйл бол гарна гэдгийг дахиад нэг юм баталсан хөзөр бол гарч ирж байна. За тэгээд Star гэдэг хөзөр маань гарч ирсэн. Тэгэхээр энийг бол нэг юм хувь хүн тал дээрээ, ирээдүйн тал дээрээ илүү нэг юм ихтгэл найдвар гэдэг зүйл бий болох. Ирээдүйтэй холбоотой үзэл бодол те энэ зүйл дээр танд бол нэг юм ихтгэл найдвар гэдэг зүйл бий болохоор за магадгүй мөрөөдлийн нэг юм эхлэл гинтийн байдлаар нэг юм хүсэл биелэх ч гэдэг юм уу те мөрөөдөл биелэх ийм утгатай хөзөөс гарч ирсэн байна. За тэгэнгүүт араас нь болохоор Emperor хөзөр гарч ирсэн. Тэгэхээр таны амьдралд бол нэг юм бат бөх хүн гарч ирэх, том боломж гарч ирэх гэсэн ийм хоёр утгатай хөзөр гарч ирсэн байна. За нэг талаараа бол маш юм том боломж, гинтийн эргэлттэй том шийдвэр ингээд зүгээр шийдэгдэх гэсэн ийм материалын тал дээр ийм хөзөр гарч ирсэн бол за хүүхэн тал дээр бол яг л танд ингээ нэг юм дэмжлэг үзүүлж чадлах ийм хүчрхэг хүчтэй арт тал болж чадах хүн бол гарч ирнэ гэсэн ийм утгатай хөзөр гарч ирсэн байна. Тэгэхээр энэ хөзөр маань хайр сэтгэлийн тал дээр шинэ хүн гарч ирж болно. За эсвэл ажлын тал дээр те яг ийм танд туслалтын болох шинэ хүн гарч ирэх ийм утгатай хөзөр гарч ирж байна. За ингээд бүх хөзрүүдээ ингээ харах юм бол за энэ 26 онд бол танд яахын аргагүй маш ийм тогтвортой. За дээрэс нь гал эрчим хүч нэмэгдсэн, амжилттай. За дээрэс нэг юм гэмтийн боломж гэсэн нэг юм 5 том энерги бол бүр ингээд зэрэг авчирхаар харагдаад байна. Энэ асуулт болгон дээр ерөөсөө маш том боломжууд бол ингээд харагдсан. Тэгэхээр ерөөхдөө энэ 3 дугаар групп өмнөх 2 группийнхаа бодоход арай илүү юм том. Өмнөх группууд маань болохоор ингээд нэг алхмаар эсвэл нэг шатаар те агчээсэн бол за энэ 3 дугаар группыг сонгосон хүмүүс маань бол бүр ингээд маш том шат, маш том одоо нэг юм бүхэл бүтэн нэг шатаарч гэдэг юм уу те нэг юм алхам биш ерөөхдөө маш том шатаа ахихаар бол харагдаад байна. Тэгэхээр энэ амьдралын тал дээр те илүү нэг юм ухаалаг удирдах эхлэх. За дээрэс нь шинэ хүсэл эрмэлзэл, шинээр юм сурах, эхлүүлэх гэсэн энэ одоо хүсэл эрмэлзэл гэдэг зүйл маань нэмэгдэх нь байна. За дээрэс нь хайрын тал дээр илүү доктортой өсөх одоо ирээдүй байна. За тэгээд ажил амьдрал ерөөхдөө жигд маш сайхан урсгалаараа жигд одоо ингээд өсөхөр аль нэг тал нь жоохон юм тэнцвэргүй биш те ажил нь ч өснө, хайр дурлал нь ч өснө, хуу хүнийхээ тал дээр ч өснө гэсэн бүр үнэхээр гайхалтай хөзрүүд бол гарч ирсэн байна. За ингээд 3 дугаар группийн маань бол уншлага дуусж байна. За дараагийн бичлэг хүртэл баяртай дурсамж таартай.